лазерын буюу тэглүүлэг хаалгаа маань бидний хамгийн гадна эвэрлэг бүрхүүл дээр хийгдэж байгаа. За эвэрлэг бүрхүүлийг яаж нэмгэлж, яаж лазердж байгаасаа хамаарат мэдээж нөгөө олон төрлийн хаалгааны сонголтуудын асуудал яригддаг. За нөгөө талаасаа шилний хэмжээний хувьд бол за шилний хэмжээг нэмэх хасах цилиндр гэж 3 ангилж авч үздэг гэж үзье. За тэгтэл хасах шилний өөрчлөлтийг хасах арга байвал машин лазердах боломжтой. Нэмэх шилийг нэмэх 6 хүртэл, цилиндрийг хасах 6 хүртэл. За энэ бүх шилний өөрчлөлт таны нүдний эвэрлэг бүрхүүл өөрөө хэвийн тохиолдолд зузаанаа хангалттай бүтцэн асуудалгүй байгаа тохиолдолд лазердалт хийлгэж болно. Шилний чинь хэмжээ саяны одоо хэлсэн тоонууд дотор заалтанд орсон ч гэсэн бүрхүүл чинь зузааны хүрэлцэхгүй, эрсдэлтэй, хаалгаа ихэд асуудалтай байх юм бол хаалгаа тохиромжгүй байх, үгүй бол хаалгааны сонголт ерөнхийдөө цөөрдөг гэж ойлгож үзсэн. За эвэрлэг бүрхүүлийг хэвэн үедээ бид нар стандарт хэмжээг 550 буюу энэ нь ойролцоогоор 0.55 мм-ийг хэвэн хэмжээ гэж авч үздэг. За энэ хэвэн хэмжээний эвэрлэг бүрхүүл дээр таны шилний хэмжээ хэд байхаас хамаарат лазераар нэмэглэх хэмжээ гарч ирдэг. Шил бага тусам бүрхүүлийг бага нэмгэлдэг, шил их байх тусам бүрхүүлийг илүү их нэмгэлдэг гэсэн. Тэгэхээр шилний хэмжээ одоо багтай, дундаж хэмжээтэй үгүй болвол энэ бүрхүүл илүү их зузаан байх юм бол альч төрлийн хаалгаанд ороход танд давуу талтай сонголт ихтэй байдаг гэж ойлгож болно.